Jordan брэндийн дутуулагдсан бүснүүдийн нэг Loka 4. За, Sneaker задлангийн 10 дахь дугаараар Jordan брэндийн нүүр царай болсон Luka Doncic нэрийн 4 дахь цагаарыг задлж ярилцах болно. За, мэдээж өмнөх дугааруудтайгаа адилхан яг чухал зүйлүүдийг төлөө ярилцах болно. За, мэдээж гадна улаанаас эхлэх хэрэгтэй. За, гадна нь бол herringbone зигзаг гэдэг хослуулаад хийсэн байгаа. За, ерөнхийдөө нэг гоцгойд хээ байхгүй одоо зүгээр яг л сагсан бөмбөгийн бүүсэнд байдаг хээг ашиглаж өгсөн байгаа. За, мэдээж Азийн орнуудад XTR уултай. Гэтэ ер нь сайн зурж байгаа. Заалан ч гэсэн сайн зурж байгаа. Тэгээд энэ гадна улаас нэг онцлог зүйл нь яг энэ голд байрлсан одоо Словани туг яг өөрийнх нь улсын тугийг одоо тийм одоо юу гэх юм да одоо үнцэрхэг үйлслийг одоо шингээж өгсөн гэх юм уу тийм харагдаж байна. Артлын өсгөн дээрэж гисэн байгаа. За зөөлөвчний хувьд бол Кушлон 3 тэг буюу Савенада адилхан зөөлөвчийг ашигласан. За тэгээд зөвхөн өсгийн эзэгтэй нэг юм жижигхэн эер зүүмийг ашиглаж өгсөн байлээ. Лукагийн бүсэнд ягаад чи эер зүүм зөөлөвчийг ашиглахдаа ер нь нэг тааг байдаг. Лука өөрөө зүүм зөөлөвчөнд жоо дургуй юм шиг байлээ. Тэгээд тийм учраас голдоо зүгээр нэг маш жижигхэн эер зүүм зөөлөвчийг оруулж өгсөн байна лээ. За тэгээд Лукагийн бүсэнд зөвхөн байдаг бас нэг давуу тал бол ISO plate орж ирж байгаа. За ISO plate бол одоо Лука өөртөө одоо ISO буюу одоо нэг тоглоход илүү тохирсон одоо таарсан одоо өөрөө хүсч хийлгэсэн нэг тийм дэмжлэгийн систем байдаг. За яг хажуу талаас орж ирээд за улан дээр гарч идэг нэг ISO plate байдаг. За ерөнхийдөө бол хашлах гэж хийж болно. Хөлийг холборхоос эргээс хашлах гэж хийж болно. За ISO plate нь бол зөвхөн Luka дээр байдаг ISO plate. За дээд материалыг бол textile нэхмэл материалыг за тэгээд flight wire cable гэж одоо өөртөө нэрсэн байлаа. За яг одоо харагдаж байгаа нэг юм бүдүүн ойдлууд байгаа. За энийг бол flight гэж нэрлсэн билээ. Тэгэхээр амьсгалах чадвар илүү сайтай, илүү батбук задаг, илүү support сайтайгаар гэж ерөнхийдөө Jordan брэнд өөртөө тайлбарласан байна лээ. За загвар бол одоо өмнөх 3 загвараас бол маш сайжирсан, маш гоё загвартай болж өгсөн. Өмнөх 3 нь бол мэдээж худалдаа бол маш муу, ер нь хүмүүс ерөнхийдөө маш их таалагдаагүй учраас ер нь бол Пирига бүр баялаа тэгээд хурдгаж Luka 4 бүр дараагийн загвар гаргасан. За дараагийн загвар бол Luka 4 бол надад бол маш их таалагдж байгаа. Хамаагүй гоё болж өгсөн санагдаж байгаа. За өмсгөлийн хувьд бол мэдээж бага өмсгөлтэй юм байна лээ. Jordan бүс юу сагсан бөмбөгийн бүс үлрэг жоохон бага өмсгөлтэй болчиход байгаа. За хэдэрхий бага өмсгөлтэй боловч өргөн өлтөө хүмүүс одоо бус тагварууд нь бол одоо сүүлийн үеийн сагсан бөмбөгийн бүснүүд нь ихэвчлэн урагшаага нарийнхан гаргадаг бол Luka 4 бол нэлээд өргөн гарч өгсөн байлээ. Тийм болохоор гоё тухтай мэдрэгдчихэл өргөн өлтөө хүмүүст бол би ихэвчлэн зөвлөмөр байна. За тоглогчдод гэвэл би 3-4 байралдаа тоглодог хүмүүс илүү голчлон зөвлөмөр байна. Илүү support сайтай за тэгээд зөөлөвч нь нэг тийм гоцгой зөөлөж байхгүй учраас 3-4 дээр илүү таарч тохирох болов гэж миний хувьд дүгнэж байна. За манай дээр бол худалдаанд байгаа бүх хүмүүнүүдээр бэлэн болон захиалгаар аль алинаар нь худалдаалж байгаа. Та зөвхөн өөрийнхөө өнгийг сонгоод, арьсмэрэг сонгоод пэйж рүү чат бичгтэл хангалттай зөвлөлөөр манайх та нар үнэн санал болон бэлэн байгаа эсвэл захиалгаар байгаа гэдэг мэдээлэл танд явуулах болов.